Ерөнхий ивент тэтгэгч, шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Нэр зохиолч Чадраа Олон Лодой Дамбын нэрнжилт 2 дугаар сургуулийн урлал технологийн дугуйлангийн ихэнх сурагчид мэдлэгээ баттгах үүднээс залуу зохион бүтээгч уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа нь. Технологийн багш болон инженер болох хүсэлтэй Азиа Озар даваад орчнаар гар тэрэн болон автомашины хурууч резин солих төхөөрөмжийн санаагаар манай уралдаанд оролцохоор бэлтгэж байна. Тааширсан тариалангийн өөр газартай тэгээд тааширсан хөлтөр 10 ангуурлаараа бас өөрийнх нь нэрийн бүтээгдэхүүн, брэнд бүтээгдэхүүн болгосон. Тэгээд тэр бүтээгдэхүүнээ бүгд нийлүүлж хараад учраас гар терм их хичээлж ашигладаг байхгүй. Тэгээд би өөрөө болохтой дан термээр тариа татдаг. Тэгээд гар терм нь болохоор хөдөө орнот манай аймгийн энэ ховд ус завхныхан их тариалан тарьж замбаан гурал хийдэг. Тэгээд замбаан гурлыг гараараа термтэд 25 кг-ыг 5 цаг термдэг байгаа. 25% тариага би 5 цагт очиж яадаг бол одоо энэ бүтээлийг хийснээр би 30-40 минутанд 25% тариагтаад 5 цагийн хооронд би 200-аас 250 кг тариаггээс ингээд би яг гар термээр татсан чинь нарийн ширхэгтэй тийм татчих чаддаг. Тэгээ энэ юу болох тэр механик ажиллагаатай бас юм терм байдаг л дээ. Тэр нь болох тэр юм бүдүүн ширхэгтэй үе идэхэд арай тохиромжгүй тийм юу болох. Тэгээ миний цахилгаан терм болох тэр 220 вольтаар ажилладаг. Даваад орж авто загвараар олон жил хичээлж байгаа бөгөөд аймаг болон улсын техник технологийн олимпиадад амжилттай оролцож байсан юм. Хурууч ирзээ солиход маань болохоор хөдөө орон нутгаар машинууд их явж хурууч ирзээ хатуурж бензин мас идэж утаа их хайж агаараа их бохирдуулдаг. Тэгээ ийм тохиолдолд бүтээр юм багаж хийсэн хүмүүс хурууч ирзээрээ солиход их хүндрэлтэй төгжээ нүсрээд алга болчдөг. Тэгээд их хүч шаарддаг учраас бүтээр энэ багаж хийхэд хүмүүсийн хурууч ирзээ солихыг бол амарчилж чадсан. За сүүлийн үед энэ улс орон дээр уламжлал болгоо өгч байгаа энэ сайхан залуу зохион бүтээх тэмцээнд манай хүү болон манай сургуулийн манай баг оролцох гэж байгаад би сэтгэл их өндөр байна. Тэгээд энэ тэмцээнд явагдсанаас хойш одоо манай хүү энэ тэмцээнээс одоо маш их санаа бодол авч аймгийн техник технологи олимпиадад 2 жил дараалал оролцоод алтан мөнгөөрл медаль хүртсэн. Тэгээд одоо энэ тэмцээнийг хүүхд залуучууд бол маш их сүүлийн үед сонирхож байгаа. Энээс бол одоо амьдралд бол авууштай сайхан санаа байдаг. Бол одоо бид хүн баярлж явдаг. Тэгээд энэ том тэмцээнд одоо манай сургуулийн хамт олон миний хүү бол одоо өндөр амжилт гаргана гэдэгт би өрн дүүрээ итгэлтэй. 9-р ангийн сурагч Сүх Эрдэнэ ямагт дэлгэр нар хоёулаа бага насны дүүтэй. Дүүн шүн сэрэх уйлах үед нь босч гэрэл асаан гэдэг хүндрэлтэй байдаг учраас дуу мэдэрч асдаг гэрэл зохион бүтээхээр шийдсэн байна. Битээ энэ чийл одоо бид тодоо суулгын 9 бэнгээс хүрчтэй тэр багын найз тэгээд нэг юм гэрлэлнээ санаа гарч чанд тэгээд жоохон хөвгт бүтээгчнүүд уйлахаар тэр насч тэр айгаад тэгээд уйлах гарчдаг тийм гэрлэх. Тэгээд битээр тэр нэг бол олон цанаас авахгүй тэгээд тэр гэрэл дээрээ тогтсон. 20 настай дүүнээ уйлах тэр тийм санаа алсан байхгүй. Маад болгоод одоо 3 хүрчих. Шөнөгээл тэрийг л өөлж өгөөлээ шүү дээ. Заримдаа нэг бүр жоох хөдөж нэг памперс дүүрчээ тийчгээд бас хэцүү шүү дээ. Тэгэл өөлөд нь шүү. Тэгэхээр нэг гэрэл мэрлэн насаад нэг бүр ээж мэжтэн бүр амарх болт. Тэгэл зарим хүмүүс айснаас болоод уйлдэн шүү дээ. Шин нойр нэргүй. Тэгэл тэрээр асчаар бас нэг хэлбэр шүү дээ. 2 дугаар сургуулийн багш Жаданба өөрөө мужаан учраас хүүхдүүдээр мотор их зүйл хийлэгдэг. Гарын дүйтэй сурагчид мотор урлагийн зэрэгцээ модноос гарах үртэс тоосыг зайлуулах шийдлэгч эрэлхийлсэн байна. Мужаан хийдэг хүмүүсийн багаж нь амар их тоос гаргадаг. Тэрүүн зориулаад нэг жижигхэн тэгэл хажуудлаас нь тоосын сорох бүрийн хэмжээний биш талын болтгоо сорох тийм л юу их санаат орж ирсэн. Юунууд нь сэлбэрийн багш нар ч ер нь л юугаар хүрээдчихдээ шүү дээ. Модны хөрөө. Тэгэхээр юу н амар хөдөөш нүд рүү өсөрдөг. Тэгэл хий санаа гаргасан. За яаж ч нэ. Болж байна уу? Таар болчихлоо. Эний ч бол доош байж
Тэгээ доош нь үйл хийх гэдэг байгаа шүү дээ. За юу. Тэгээ ингэж ч юм уу чи хажуу тийш үйл хийх гэдэг чинь заавал ингэж доош нь харуулад дорн савнуудаа тавьчихад яг эннийх нь хоолой болол наашаа энд явж байгаа чинь ажлын хэсэгт үйл шүү дээ. Залуу зохион бүтээгч тэмцээнд оролцож байгаа манай багийн хүүхдүүд бол бүгдээрээ одоо бүтээлээ шин санаануудаа цаасан дээр буулгаад зураг төслөг хийгээд тооцоогоо хийчихсэн. За зарим нь одоо анхан шатны байдлаар ч юм уу одоо дуршилт хийгээд эд ангиудаа угсраад үзчихсэн, шалгагдсан байж байгаа. Тэгээд тэмцээнд ороход бэлэн байна. Хүүхдүүд маань тэмцээнд оролцоод амжилт үзүүлэн дараагийн шатууд шалгараад одоо улс орны хэмжээнд тэр ч байтугай одоо дэлхийн хэмжээнд ч бас одоо ашигтай санаа бүтээл гаргаж зурталж чадна гэдэгт итгэлтэй байна.